босоод одоо хурал зөвлөгөөн шиг зөвөр нэг ихтгэл тавиал тэгэл нэг хэдэн хүн оролцоол за ингээл тархаасаа илүүтэй эхний өдөр нь бол ерөөсөө хуулийн хэрэгжилт. За энэ дундаа хамгийн чухал төрийн албаны тухай хууль, төрийн албан агч ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болж байгаа зүйл нь орон нутагт юу байна, болохгүй нь юу байна гэдэг дээрээ дүгнэлт хийх юм хилцүүлэг хийх юм зүйтэй юм байна гэж үзсэн. За дараагийн зүйл нь төрийн албан агчийг яг өөртөө холбоотой хөдөлмөрийн хууль, санхүү, төсөв, цалин нэмэгдэл, баталгаатай холбоотой асуудлууд нэлээд сая сумдад ажиллахад гарч ирсэн. Дараагийн зүйл нь төрийн албан агчид өөрсдөө сурч хөгжмөр байна гэдэг илэрхийллийг маш их гаргаж ирсэн. За энэ ямар учиртай юм бэ гэхээр мэдээж тэр хүн өөрийнхөө хариуцж байгаа ажлын чиглэлээр бол сургалтанд суугаад байна. Яг төрийн албан агч хувь хүнийхээ хувьд сургалт биднэрт маш их хэрэгцээтэй байна гэж. Тийм учраас энэ зөвлөгөөний эхний өдрийг хуулийн хэрэглээ буюу асуудлуудаа нээлттэй ил тод хэлэлцэж, кейс ажиллаж та нар яг ийм зүйлдээ сая явахад алдаад байгаа юм байна. Эндээ чинь ийм байх ёстой юм аа. Хэрвээ ингэж хийчихвэл боломж нь байна уу юу гэдгийг одоо хамтарч хэлцгээд ингэж хэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа. За өдөөс хойш яг төрийн албан агчид өөрт нь зориулсан маш гоё сургалтууд хийн. Бүгдэнд нь маш гоё сургалтууд хийн. Тэгээ маргааш төрийн албаны хууль, ер нь Монгол улсын төрийн албаны шинжилэл хаанаа явж гин, юу болж гин, биднэрт цаашаа юунд анхаарах вэ гэдэг асуудлуудаар нэлээд одоо хэлэлцэж, тэгээд одоо эцсийн гол шийдлүүдийг гаргах зорилготой ажиллаж байна.